Пакистаны талаас 5-7 хоногийн турш хүнд зэвсгээр галлаж байгааг Афганистаны Кунар мужийн орчин суугчид төдийлд тоохгүй байна. Гэхдээ үүнээс болж амиа алгастын тоо нэмэгдэхийн хэрээр олон хүн ойр зүрийн эд тогшлоо аваад гэр орноо орхих болжээ. Сүүлийн хэд өдрийн хугацаанд их бууны галаас цугтсан айл өрхүүд гудас хувцас сунар гих мэт тогшлоо илжигэн дээр ачин өөр тийш нүүж байна. Пакистаны талаас Афганы дайны стратегийн хамгийн чухал фронтуудын нэг болох Кунар мужийн хил орчмын хэсэг рүү галлаж байгаа юм. Энэ нь Афганистан болон Пакистанд тулдаж байгаа зэвсэг бүлэглүүдийн оргондог газар юм а. Сүүлийн үед өмнө нэгдэгчид хил тавж халдлага дайралт хийх болсон нь Пакистаны эрх хэрэгтийн санааг ихээр зовоож байгаа бөгөөд тус улс зэвсэг бүлэглүүдийн эсрэг ажиллагааг илүүсэн юм а. Энэ нь Афганистан, Пакистан улсууд нэг дайсныхаа эсрэг хангалттай хамтарч ажиллахгүй байгааг харуулж байна гэхэд болно. Хил орчмын уулархаг газар орших тосгонд 2 цаг байх үеэрээ Associated Press агентлагийн сурвалжлагч их буугаар 50 удаа галлахыг харсан байна. Пакистаны талаас харуулсан пуучин Кунар мужийн төв болох Асадабадаас 8 км зайд орших уулын бэлд тусжээ. Пакистаны талаас Афганистаны хил рүү их буугаар хэр олон давтамжтай галлах болсон талаар өнгөрсөн 7 хоногийн хүртэл бид мэдээгүй байсан. Учир нь барууны цэргүүд Кунар мужийн алсагдмал хэсэгт орших суурингуудаас ухраад байсан гэж НАТО-гийн албаны хүмүүс мэдгдсэн байна. 5 дугаар сараас хойш Пакистаны талаас манай улсын хил рүү Кунар муж руу 761 пуучин харагсан. Үүний уршаар 40 хүн ам өргөдөж 51 хүн шаргацсан гэж Афганы засгийн газрын албаны хүмүүс мэдгджээ. Харин Пакистаны тал хил хоорондын халдлагыг зогсоохын тулд манай улсын цэрэг харим лалын зэвсэгт бүлэглүүдийг байга болгож байсан. Зарим пуучин байндаа тусаагүй байж болно гэж мэдгдсэн байна. Сабга суурингийн оршин суугч 45 настай Мухаммад Хасан гэртээ байж байгаад ам өргөдөж магадгүйгээс хойш үүний эсрэг тэмцэж байгаад өгснөн дээр гэсэн байна. Харин өөр нэг оршин суугч Жума Гил 9 настай аж ахуйн болоод бусад 3 хүүхэд ямаагаа хариулаад явж байхдаа Пакистаны талаас харуулсан пуучин дөртөн ам өргөцсөн тухай ярьжээ. Өнгөрсөн сард ерөнхийлөгч Хамид Карзай, Афганистан дахь НАТО-гийн командлагч Америкийн генерал Дэвис Петрус, Америкийн элчин сайд Карл Экенбери болон Пакистаны ерөнхийлөгч Асиф Ал Зардарын нарт Пакистаны талаас их буугаар галлаж байгаа талаар мэдгдсэн. Гэсэн ч түүнээс хойш Кабул хотоос 205 км зайтай орших Кунар мужид дайралт давталхаа боломж нэмэгдсэн байна. Афганы хилийн цагдаагийн албаны зүүн хэсгийг хариуцсан командлагч генерал Аминулла Амир Хайл Пакистаны талыг зэвсэгт босгочдод тусалж байна хэмээн буруутгажээ. Афганы суурингуудыг цэвэрлэхийн тулд тэд их буу ашиглаж байгаа. Тиймээс талибын дайчид тэдгэр газруудад хорогдож магадгүй хэмээн тэрээр ярьсан байна. Кунар болон хөрш зэрэгэлдээ Нангархар мужийн хил орчмын тосгонуудаас 700-аас 1000 орчим айл өрх дүүрсэн тухай генерал Амир Хайл хэлжээ. Олон улсын зүгээс хангалттай хариу арга хэмжээ аваагүй байхад Кунар мужийн хил орчмын хэсгээр зөрчил мөрөгдөн олон хоногийн турш хурцатсан. Энэ нь зэвсэг бүлэглүүдийн ширүүн халдлагад өрсөний дараа алсагдмал хэсэгт орших суурингууд болоод хилийн харуулын хэсгээс цэргүүдийг татаж төв баазууд руу шилжүүлсэнтэй нэг талаараа холбоотой гэж холбоотны хүчний албаны хүмүүс мэдгдсэн байна. Кунар мужийн хил залгаа нутгаар үүсэж байгаа нөхцөл байдал нь НАТО болон Афганистан, Пакистан улсуудын хувьд ирээдүйд толгой өвгсөн асуудлуудын нэг болох төлөвтэй байна. Ерөнхийлөгч Обамагийн гаргасан төлөвлөгөөний дагуу Америк 2014 он гэхэд сэргээ гаргаж Афганистан улс аюулгүй байдлын хяналтаа гартаа авах юм а.